Улсын ерхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанаас про подкастыг цувралаар хүргэж байна. Подкастаараа дамжуулан хууль эрх зүйн мэдээллийг хүргэдэг билээ. Подкастын маань 73 дахь дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Энэ удаагийн зочин Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Бат Эрдэнэ оролцож байна. Бидний ярилцаж мэдээлэл өгөх сэдэв зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрх хязгаарлах арга хэмжээний тухай ойлголтын талаар та бүхэнд мэдээлэл хүргэх болно. Сайн байна уу танд? Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Танд ч энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн подкастын сэдэв эрх хязгаарлах арга хэмжээний тухай байгаа. За ялангуяа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед эрх хязгаарлах ямар арга хэмжээнүүдийг авдаг талаар та мэдээлэл өгөхгүй юу? За эрхний албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийв явагдах нөхцөлийг хангах зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх хууль болон Улсын ерөнхий прокурор хууль зүйн дотоод хэргийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А174 дугаартай тушаалаар батлагдсан журмын дагуу дараах эрх хязгаарлах арга хэмжээг авдаг. За 1-р төвөнд хүнийг саатуулах, 2-р үйл ажиллагаа ашиглалтыг төр зогсоох, 3-р холбогдогчийн баримт бичгийг хураан авах, за Монгол Улсын хэдээр гарах эрхийг төр төлөвлөзүүлэх гэсэн ийм эрх хязгаарлах арга хэмжээг авдаг. За хойшиншгүй тохиолдолд аливаа ажиллагаа хийх согтуурсан буюу мансуурсан байдалтай үедээ зөрчил үйлдсэн. За тайлбар өгөх чадваргүйгээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг хэрэг нээсний дараа эрх хязгаарлах арга хэмжээнийг зөрчлийн холбогдогчид авдаг юм а. За эрх хязгаарлах арга хэмжээг бол эрхний албан тушаалтан прокурор, эрүүн иргэний шүүгч цуцалдаг. Энэ нь бол дараах тохиолдолд дараах үндслэл тогтоогдсон тохиолдолд 1-р бол зөрчлийн хэрэг бүртгэлтэй хугацаа дууссан бол 2-р эрх хязгаарлах арга хэмжээ авсан үндслэл арилсан, 3-р эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэхгүй авсан тогтоогдсон тохиолдолд цуцалдаг. За эрх хязгаарлах арга хэмжээний хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтэй хугацаанаас хэтэрч болохгүй. Та бид хоёрын ярьж байгаа энэ эрх хязгаарлах арга хэмжээг ер нь ямар байгууллагын ямар албан тушаалтан авдаг юм бэ? За тэр дундаа хүнийг саатуулах энэ ажиллагааны талаар за хэрхэн явагддаг талаар та тайлбарлаж өгөхгүй юу? За зөрчил шалган тухай хуулийн 1-8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх эрхний албан тушаалтнаар тодорхой зааж өгсөн эдгээр албан тушаалтангууд бол эрх хязгаарлах арга хэмжээ авах эрхтэй. Эдгээр албан тушаалтнаас бол тагнуулын болон цагдаагийн байгууллагын эрхний албаагч, хэлийн төлөөлөгч, түүний орлогч, туслах гадаад тэрний улсын хяналтын байцаагч бол хүнийг саатуулах эрх хязгаарлах арга хэмжээ авахар хуульд тусгаадан зааж өгсөн. За хүнийг саатуулах нь өөрөө хүний халдшгүй эрхийг хууль заасан үндэслэл хугацаа журмыг баримтлан хязгаарлан саатуулж байгаа юм арга хэмжээ. Ингээд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5-2 дугаар зүйл зааснаар тагнуул болон цагдаагийн байгууллагын эрхний албан хаагч, хэлийн төлөөлөгч, түүний орлогч, туслах гадаад иргэний улсын байцаагч холбогдогчийг хэн болохын тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар саатуулж болохоор цагдаагийн байгууллагын эрхний албан хаагч зөрчил үйлдсэн, согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар саатуулгаар за хэлийн төлөөлөгч, түүний орлогч, туслах хэлийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар за гадаад иргэний улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүн иргэний шүүгт тухайн гадаадын иргэн хариалгүй хүнийг 14 хоног хүртэл хугацаагаар саатуулна гэж заасан байт юм а. Хүнийг саатуулах эрх хязгаарлах арга хэмжээ авсан даруйд бол прокурорт заавал даруй мэдэгдэх ёстой. Хүнийг 24 цаг 7 хоног 14 хүртэл хоногийн хугацаар саатуулсан бол түүний гэр бүлийн насанд хүрсэн хүн, төрөл садангийн хүн, өмгөөлөгч хэн нэгэнд нь эсвэл тухайн холбогдогч хүнд мэдэгдэхийг хүссэн тэр хүнд нь 8 цагийн дотор саатуулсан талаар эрхний албан тушаалтанд мэдэгдэх ийм үүрэгтэй. За эрх хязгаарлах арга хэмжээ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн хуулийн этгээд ашиг сонирхлыг хамгаалах, нөхцөлийг бүрдүүлэх, зөрчлийг шуурхаа шалгах, зохих шийдвэрлэлд оногдуулах ийм зорилготойгоор эрх хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Энэ эрх хязгаарлах арга хэмжээг бодвол давхардуулна хэрэглэж бас болно. За зөрчил гаргасан аливаа байгууллагын үйл ажиллагааг төр зогсоох арга хэмжээ авдаг. Энэ арга хэмжээ ер нь ямар процессын дагуу явагддаг талаар та мэдээлэл өгөхгүй юу? Үйл ажиллагаа ашиглалтыг төр зогсоох эрх хязгаарлах арга хэмжээний хувьд эрхний албан тушаалтанд зөрчлийн улмаас хүний амнаас эрүүл мэнд хүрээлэн байгаа орчинд шууд эсвэл шууд тусаар хор охил учруулж болзошгүй байгаа тохиолдол эсвэл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед холбогдогчийн ажил үйлдвэрлэл үйлчилгээ үйл ажиллагааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн прокурорын зөвшөөрөлтөөр
үйл ажиллагаа ашиглалтын төр зогсоодог. Энэ ажиллагааг бол хойшлуулшгүй тохиолдолд эрхбүхий албан тушаалтанд хийж явуулдаг. Энэ тохиолдолд прокурор заавал тухайн ажиллагааг хүчинтэй тооцоолох хэсэг асуудлыг шийдвэрлэж ажилладаг. За тэгэхээр бас зөрчил гаргасан хүний одоо бичиг баримтыг хураан авах тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл ямар тохиолдолд энэ бичиг баримтыг хурааж авдгийг, за эрх хязгаарлах арга хэмжээний нэг төрөл болох энэ бичиг баримт хураан авах энэ ажиллагааг та тайлбарлаж өгвөл. Баримт бичгийг хураан авах эрх хязгаарлах арга хэмжээ. За энэ бол эрхбүхий албан тушаалтан холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгийг хураан авч хураан авсан тухай баримтыг бол холбогдогчид өгнө. За холбогдогч хэрэг тухайн хураалгасан баримт бичгийг ашиглах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэх юм бол энэ тухай хүсэлтээ эрхбүхий албан тушаалтанд өгч шийдвэрлүүлэхээр хуульд бол зааж өгсөн байдаг юм аа. За мөн Монгол Улсын хилээр гарах эрхийг төр төзгөлзүүлэх гэсэн эрх хязгаарлах арга хэмжээ байдаг. Энэ хуулиар бол юу гэж зохицуулагдсан гэхээр зөрчлийн тухай хууль зааснаар 10,000-аас дээш нэгжтэй тэмцэх хэмжээ эсвэл хөрөнгө орлого хохирлын тодорхой хувиар тооцсон. Торгох шийтгэлийн хэмжээ нь бол 10,000-аас дээш нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу энэ нь бол 10 сая төгрөгөөр байгаа. Торгох шийтгэл онгойлгохоор заасан зөрчилд холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрхбүхий албан тушаалтныг гаргасан саналыг үндэслэл шийдвэрлэхээр заасан. За прокурорын шийдвэрийг холбогдох байгууллага албан тушаалтанд заавал хэрэгжүүлнэ. Прокурор зөрчлийг хэрэг хүртгэлтэй хугацаа дууссан, эрх хязгаарлах арга хэмжээ авах үндэслэл арилсан. За эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэхгүй авсан гэсэн үндэслэлээр бол бас мөн адилхан Монгол Улсын хилээр гарах эрхийг төр төдгөлзүүл арга хэмжээг цуцалнаа. За эрх хязгаарлах арга хэмжээний ерөнхий хугацаа бол зөрчлийн хэрэг хүртгэлтэй хугацаанаас хэтрэхгүй байх ёстой. Тэгэхээр энэ холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг төр төдгөлзүүлэх арга хэмжээний нийт хугацаа нь зөрчлийн хэрэг хүртгэлтэй хугацаанаас хэтрэхгүй байна гэж ойлгож болох нэ. Тэгэхээр эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан хүн жишээлбэл энэ одоо арга хэмжээтэй холбоотой гомдол санал хүсэлтээ хэрхэн яаж хаана гаргадаг юм бэ? За эрх хязгаарлах арга хэмжээний явцад бол оролцогчдоос гомдол гаргадаг. Энэ гомдлыг бол прокурорд гаргаж болохоор болсон. Ингэхдээ саатуулагдсан хүний хувьд гомдол гаргахаар бол тагнуулын болон цагдаагийн байгууллага эрхбүхий албаагч, хэлийн төлөөлөгч, түүний орлогч туслах гадаад иргэний хариуцлагын улсын байцаагч холбогдогчийн хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаар саатуулсан тохиолдолд за мөн цагдаагийн байгууллагын эрхбүхий албаа хаагч зөрчил үйлдсэн согтуурсан мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаар саатуулсан тохиолдолд за хэлийн төлөөлөгч, түүний орлогч туслах хэлийн төгдөм зөрчсөн одоо хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар саатуулсан тохиолдолд гомдлоо бол прокурорд гаргахаар зааж өгсөн. Харин одоо гадаад иргэний хариуцлагын улсын байцаагч гаргасан хүсэлтээр гадаад иргэн хариуцлагын хүнийг 14 хоногийн хугацаагаар хувийн байдлын тогтоох зорилгоор саатуулсан тохиолдолд гомдлыг шүүхэд гаргахаар тус зааж өгсөн байна. За өнөөдрийн подкастт Чингэлтэй дүүргийн прокурорын газраа төлөөлөн оролцож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа за тэр дундаа эрх хязгаарлах арга хэмжээний тухай ойлголт мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед эрхбүхий албан тушаалтнаас авч хэрэгжүүлж байгаа эрх хязгаарлах арга хэмжээний талаар иргэд олон нийт төдийлөн одоо сайн мэддэггүй одоо байнга асууж тодруулж байдаг юм а. Иймээс энэ эрх хязгаарлах арга хэмжээний талаар товчхон ч гэсэн одоо ойлголт өгөх мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж байгаад маш их баяртай байна. Ингээд та бүхний ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Про подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.